За тэгээд ашиг 2019 оноос хүртэж эхэлнэ. За хувьцаа эзэмшигчд маань бас сонирхож байгаа бах. Ер нь бол 1072 хувьцаа хизээ амарх юм бэ гэдэг. 2018 оны 9-р сарын 1-нд бид дотоодын хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн биржид компанийнхаа хувьцаа гаргана. 2018 онд 4-р үйлдвэрлэлт гэсэн үг. За хувьцаа гаргахдаа хөрөнгийн бирж тавьдаг, олон улсын болон дотоодын аливаа компани хөрөнгийн бирж тавьдаг шаардлагууд байдаг. Энэ шаардлагуудыг бол бид 85%-аар хангасан байгаа. Дотоодын хөрөнгийн биржийн шаардлагыг. За цаашлах юм бол 2019 оны 1 сараас олон улсын хөрөнгийн биржээр гарах шаардлага ахиулах юм байгаа, баталгаажуулж орно. За ингээд 2019 онд бол өндөр ашигтайгаар ажиллана гэдэгт бол эргэлзэхгүй байгаа, итгэлтэй байгаа. Та бүхэн бас итгээрэй. Тэгээд 2019 онд бол төрд болон аж ахуй нэгжид, манай хувьцааг авсан аж ахуй нэгжид иргэд эзэмшдэг 1072 хувьцаа эзэмшигчтэй бол ногдол ашиг хүртэнэ. Энэ хүрээнд бол компани ажиллаж байна. 2018 оны 9 сарын 1-нд бид хөрөнгийн бирж дээр гарах бэлтгэл ажлаа хангаад хөрөнгийн биржтэй хамтран ажиллаад явчихнаа. За иргэдийн нөгөө хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмших болон худалдаж авах ногдол ашиг хүртэхтэй холбоотой хувийн мэдээлэл бол боловсрол бол бага байгаа юм байлээ. За 2017 оны төсөвтөө бас бид ороод энэ иргэдтэй хамтран ажиллах мэдээлжүүлэх ажлыг хийнэ. За хувьцаа ногдол ашигтай илүү хувьцаа эзэмшигчтэй холбоотой мэдээллийн төв байгуулъя гэд бид төлөвлөсөн байгаа. Өөрийн ажлын байран дээр. Өмнө говьд болон Улаанбаатар хотод. За Улаанбаатар хотын төв офис дээр бол нэлээд том ажлууд зохион байгуулагдав. Энэ хүрээнд сургалтууд, хөрөнгийн биржтэйгээ хамтран, санхүүгийн зохицуулах хороотойгоо хамтран, Эрдэнэс Монголтойгоо хамтран энэ ажлын хүрээнд иргэд манаас өөрсдөө ирж мэдээлэл аваад сургалтантаа суух боломж байгаа. Хуучин бол хувьцаа 1072 хувьцаа хаана бүртгэлтэй нь мэддэгдээгүйгээс шалтгаалж иргэд маш их төөрөгдөж ирсэн. Тятгай уяа төлбөр тооцоо хадгаламжийн компани дээр байх уу, хөрөнгийн бирж дээр байх юм уу, брокерийн компани дээр. Одоо бол Эрдэнэс тавталгай компаниас ярьж авах боломжтой болчихж байгаа. Яг бол бид нар өөрсдөө 2.5 сая иргэнэ бүртгээд авцсан учраас эдгээр туу шууд мэдээллийг олгоно, гарын авалгаар хангана. За тэгээ яг өөрийнх нь хувьцаа 19 онд ямар байхын, 20 онд ямар байхын, 21 онд ямар байхын гэдгийг төсөөллүүдийг үзүүлэе гэж. Жишээ нь 2019-18 онд бол бид 540 орчим тэрбум төгрөгийн зөвхөн одоогийн төсөөлсөн баталгаатай санхүүгийн үзүүлэлтээр бол цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоотой байгаа. Үүн дээр нэмэх нь бусад төсөл, бусад үйл ажиллагааны орлого болгон энэ бол ашиг байх учраас эндээс бас нэмэгдэх боломжтойгоор энэ мэдээллүүдийг бол мөнгөн дүн бүхий тодорхой баталгаатай мэдээллүүд бол өгч явъя гэж байгаа. Энэ бас нэг хувь нэмэр оруулах байх. Эрдэнэс тавталгай хувьцаат компани 1072 болон төрийн мэдлийн хувьцааны хавцуул зохицуулагдж явж байгаа. Тэнд бол иргэд, аж ахуй нэгж, за тэгээд төр дээрэс нь олон улсын зах зээлд бол 20% нь гарахгүй юу, зарлагдсан хувьцаагаад 20% гээд энэ дөрвөн сегментэд хуваарлаа гаргасан байгаа юм. За тэгвэл иргэдийн эзэмших одоо төрсөн он саны заасан байдаг. За тэгээд тэр хүрээнд явж байгаа. Ингээд энэ хугацаанд 3.3 сая хүнтэй болцсон байдаг зөрүүтэй байгаа. Энэ хугацаанд зарим иргэд маань өндөр насны тэтгэврээ урьдчилж авсан. За оюутнууд маань сургалтын төлбөртэй хийлгсэн. За хэсэгчлэлт зарсан гэдэг энэ хид хідэн арилжааны хэлбэрүүд явагдсан. Энэ арилжааны хүрээнд бол тоон бол цөрсөн байгаа. Гэхдээ энэ 2.511 мянган бол яг манай дээр бүртгэлтэй байгаа. Зарим бүртгэлтэй байгаа, дутуу бүртгэлтэй байгаа орхигдсон. За цаашлах юм бол иргэд өөрөө одоо идэвхгүйгээс бол оролцоогүй ийм тоон үзүүлэлтүүд бол бас орж ирэх юм билээ. Яг өнөөдрийн байдлаар дансаа нийлгсэн 600 мянган иргэн л байгаа байхгүй юу? 2.511 мянгаас дансаа нийлгсэн. Тэгэхээр 2.511 мянган дансаа нийлэх шаардлагатай болгоно. Брокер дилерийн пүүсүүд дээр очиж бүртгүүлэх шаардлагатай болгоно. 19 онд бид нар ногдол ашиг тараадаг. Одоо эхний ногдол ашигыг тараах, за Монгол хүн өөрийнхөө эзэмшиж байгаа хувьцааны үр шимийг хүртэх энэ нөхцөл болцоог бүрдүүлэхийн төлөө компанийн төлөөлөл удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлага бол одоо гар сэтгэл хийж ажиллана гэдгийг бас та бүхэнд хэлье.